бодлын 7 хоног стратеги боловсруулах сургалтыг сонирхож байгаа танд маш их баярлалаа. Түрүү жил бид энэ сургалтаа хийсэн. Тэгээд хэрхэн зохион байгуулсан талаар тайлангаа хүргье. Тэгэхээр захирал хүмүүсийн хувьд бол стратеги боловсруулах бол хамгийн чухал бөгөөд яг үндсэн ажил нь үүдэг. Миний хувьд яг энэ сургалтыг яг стратеги боловсруулалтыг ийм сургалт хийхин сан гэдээ маш олон жил бодсон. За тэгээд бүтэн жилийн хугацаанд сургалтынхаа аргачлалуудыг маш их судалж агаад ерөнхийдөө энэ сургалтын агуулгыг гаргаж авсан байгаа. Тэгэхээр сургалтын үр дүн миний бодсноос бүр хамаагүй илүү өндөр үр дүн гарсан. За сургалтанд маань суусан Солонгоо гэж захирал байгаа SPR Raising гэдэг компани. За тэр захирал сургалтанд суусны дараа надад бүр зорж ирээд баярлаа гэж хэлчихсэн. За тэгээд яагаад вэ гэсэн чинь яг энэ сургалтаас суухаас өмнө бизнесийнхаа орлогоос одоо бизнес дээр хуримтлагдсан орлогоороо бизнесээ томруулах юм шийдвэр гаргах гэсэн. Тэгээд маш буруу шийдвэр гаргах гэсэн байснаа яг энэ сургалтанд суугаад яг олж мэдлээ. Тэгээд хэрвээ би энэ сургалтанд суугаг байсан бол бараг бизнесээ хөмөрхөөр тийм буруу шийдвэр гаргах гэсэн байна гэдэг ийм дүгнэлт хэлчихсэн. Энэ сургалтын хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр захирал болгон тэр дасгал ажлыг хийх явцдаа яг тэр захирлын бизнесийн нөхцөл байдал дээр ингээд маш олон гоё юм шийдлүүд, маш олон гоё юм өөр санаанууд гарч ирж ирсэн. Тэгээ тэр нь бол энэ сургалтын одоо хамгийн чухал юм үр дүн гэж би харсан. Сургалт нь маань маш олон төрлийн захирлууд хамрагдсан. За маш олон жил бизнес хийж байгаа туршлагатай юм үүсгэн байгуулагчид байсан. За мөн тооцоон төвшөнд ажилладаг юм хөрөнгө оруулагч хүмүүс байсан. Бизнесээ үйлж авж байгаа тийм залуу бизнес эрхлэгчид. За тэгээд эхнэр нөхөр хамтдаа бизнесээ хийдэг ийм хүмүүс бас байсан. Маш олон төрлийн хүмүүс. Тэгээд би энэ хүмүүсийг яаж ингээд нэгтгээд энэ гоё уур амьсгал гоё vibe үүсгэх вэ гэдэг эхэндээ их санаа зовж ирсэн. Гэтэл яг үндэ ерөөсөө бид нар Фукокт очиод 1-2 өдрийн дотор ингээд цаанаа ингээд ижил сэтгэлгээтэй, ижил зовлонтой хүмүүс маш хурдан найзалсан. За мөн Airplane компани захирал, Бадмаа захирал яг биднийг авч явсан байгаа. Бидний сургалтанд хамт оролцоод за мөн бидний юу гэхээр зарим нэг цаг заваараа Бадмаа захиралд хэлж байгаад бид нар тэр үедээ зарим нэг аяллуудыг ингээд зохион байгуулад ингээд явсан. Тэгэхээр ерөнхийдөө бол маш гоё хүмүүс хамрагдсан. Тэгээ би одоо хүртэл тэр хүмүүстэйгээ холбоотой байгаа. За тэд нар маань яг сургалт дууссан ч гэсэндээ тэрний дараа хоорондоо хаяа уулзах, санал бодлоо солилцох, за тэгээд хит хитэн хамтрах юм ажлууд маа тэр сургалтанд оролцогчдын донд тийм хит хитэн хамтралууд үүссэн байлээ. Тэгээд маш гоё найзууд болсон, гоё маш гоё юм ах дүүс болсон. Тэгэхээр ерөнхийдөө энэ сургалтын бас хамгийн чухал зүйл нь энэ. Өөрөөр хэлбэл like minded гэж ярьдаг. Одоо ижил сэтгэлгээтэй, ижил зовлонтой хүмүүс бие биентэйгээ ярилцах хэрэгцээнүүд их байдаг. Захирал хүн маш тийм ганцаардмал хүмүүс байдаг. Тэгэхээр яг тийм ингээд яг стратегийн мэргэжлийн сургалтанд хамрагдаад дээрээс нь бие биетэйгээ санал бодлоо ярилцаад ингээд явах нь өөрөө тэр сургалтыг бүр илүү маш чухал юм ач холбогдолтой болгосон гэж би ерөөхдөө бодсон. Тэгэхээр бид нар сургалтанд ердөө 20-с доош хүнтэйгээр сургалтаа ийн хит олон хүнтэй олчихлоор ерөнхийдөө дасгал ажил хийх сургалтын маань чанар муудчих гад байдаг. Тэгэхээр ерөөсөө 20-с доош хүнтэй хийн. За тэгээ бид нар энэ стратегийн сургалтыг зөвхөн энэ жил болгонд яг энэ аялалтад хамт ингэж хийж байгаа. Тэгэхээр та хэрвээ сонирхож байвал эртхэн бүртгүүлээд асуудал эртхэн баталгааж ухлахыг хичээгээрэй. Асууж тодруулах зүйл байвал надтай шууд уцаар яриад холбогдож болно. Action! Action, явцаа. Zooming up, Okay. bit closer. Bit closer and zoom out. Kasi Yeah, keep waving.